томоохон мега төслүүдийг гүйцэтгэх яг одоо хөрсөн дээр нь хэрэгжүүлэх хүмүүс л одоо та бүхэн маань аймгийн засаг дарга, сумын засаг дарга нар маань. Тэгээ өнөөдрийн маань панелистуудаа та бүхэн танилцуулахад Харанга аймгийн засаг дарга Цэрэн Адмад бас өнөөдрийн панелистаар оролцож байна. За мөн Баян-Хонгор аймгийн засаг дарга Мөнх Сайхан. За мөн Өвөрангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлалын дарга Наран Гарав. За Өвөрангай аймгийн Арвахир сумын засаг дарга Гамбат. За мөн олон улсын байгаль хамгаалах сангийн Монгол дахь асуудал хариуцсан зөвлөх Нинжин гэсэн бүрэлдэхүүнтэй бид нар хэлцүүлгээ эхлүүлнэ. Тийм Баян-Хонгор аймгийн Богц сумын засаг дарга Гана гэсэн бүтцтэйгээр бид нар явна. За бид бүхэн маань 2024 оныг бол бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан байгаа. Тэгээ үүнийхэн хүрээнд хамгийн ихний асуултаа Харанга аймгийн засаг дарга Цэрэн Адмад танаас асууя гэж бодож байна. За бүсчилсэн хөгжлийн үзэл баримтал батлагдсанаар бид бол одоо аймаг сумаараа хөгжлийн төлөвлөгөө хийдэг байсныг өөрчлөж илүү том зургаар одоо энэ хөгжлөө рүү урагшлахаар болж байна. Тэгэхээр энэ дээр бас томоохон дэвшил хийгдэж байна гэж харж байна л да. Тэгэхээр таны хувьд яг Ханган бүсийн бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийг хэрхэн харж байна вэ? Энэ талаар бас танилцуулбал. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийг яг одоо олон жил ярьж ирсэн боловч эрчимтэйгээр ярьж гэлээд нэг жил гаруй жилийн хугацаа болоогүй шүү дээ. Тэгээ энэ хугацаанд бол яаж харж байгаа нөхөр маш агцтай бол олон ажлуудыг хийж чадлаа. Энэний одоо хамгийн том одоо шийдэл нь бол улс төрийн шийдэл байлаа. Улс төрийн шийдлээрээ бол бүсчилж одоо бас сонгуулио зохион байгуулад одоо ингээд манай гишүүд маань нэг аймаг биш бүсийн асуудал ярьж ийн гэдэг бол одоо бидний хувьд хамгийн том шийдэл гэж ингэж харж байгаа. За Ханган бүсийн хувьд бол одоо бид нар өнгөрсөн дөнгөж 1-2 сард л баг та тийм ээ. Яг бүсийн хөгжлийн талаар хоорондоо ярилцчихсан бол өнөөдөр их хурал дээр одоо бүсийн түвшинд хийгдэх томоохон төсөл арга хэмжээнүүд за мөн одоо сая одоо өмнөх хэлцүүлгүүдээр ярьлаа. Одоо яг 25 онд ихтэл одоо 90 тэрбумаар 5 одоо төсөл хэрэгжиж байна гэдэг. Тэгэхээр энэ бол одоо яг бүсчилсэн хөгжлийн хувьд бол маш хурдтай явж гэнэ гэж харж байгаа. А гэхдээ нөгөө талдаа нэг одоо орхигдож байгаа зүйл бол яг үндэ эрхцэн орчны хувьд бол хангалттай тэм зүйл байхгүй ш. Одоо бид нар ингээд 12 сард 3 аймаг иргэдэд хурлаа хуралдуулаад 25 онд хийх ажлаа төлөвлөх гэж байна. Гэтэл яг одоо бүсийн аймагуд хоорондоо нэгдэж ямар ажил дээр нэгдэх үү, яах вэ гэдэг бол одоо эрхцэн орчны хувьд бид нар тустай аймагуд ажлаа төлөвлөдөг тийм. Тэгэхээр яаж л одоо зөвхөн харилцааны хувьд л орон нутгийн одоо хамтын ажиллагааны хувьд яаж одоо ажиллах уу гэдэг л зүйл харагдаж байгаа. За бүсийн хөгжил бол Монгол улс 330 сумтай тархаа бутархаа гэж хүн болгон ярьдаг байсан бол өнөөдөр одоо яг энэ ажил руугаа орж байна. Тэгээд энэ бол одоо хамгийн чухал зөв гэж харж байгаа. Тэгээд бүсийн хөгжлийг одоо ярьж байгаа энэ цаг үед тэгээд одоо энэ жил одоо бүсийн хөгжлийн жил болгосон жил бол яг шийдвэр гаргах төвшөнд бол тодорхой бодиттой ажлууд бол хийгдээд явж байна. Одоо орон нутгийн төвшөнд энэ бүсийн хөгжлийг хөгжүүлэхэд эрхцэн орчныг бүрдүүлэх за ямар ажлуудаа яаж одоо эренбэлж зохион байгуулах уу гэдэг ажил бидний хувьд үлдчихэж байгаа гэж ингэж харж байгаа. За баярлалаа. Дараагийнхаа асуултыг Баян-Хонгор аймгийн засаг дарга Мөнх Сайхан танаас бас асууя гэж бодож байна. За сая бас Цэрэн Адмад засаг дарга хэллээ. Монгол Улсын засгийн газар бол 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө бол хурдтай хөгжлийн төлөөх зориг хамтарсан засгийн газрын одоо гэрээнд одоо 3 нам бас хамтран эдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлье гэж явж байна. Тэгээ Ханган бүсийн хувьд бол дид одоо бүтэц зам харилцааг сайжруулах чиглэлээр ямар бас хэрэгжиж байгаа төслүүд явагдаж байна вэ? Энэ талаар за мөн одоо Ханган бүс маань бол аялал жуулчлал, түүхэн аялал жуулчлалын хүрээнд маш томоохон одоо эдийн засгийн эргэлтэнд орох боломжтой. Тэгэхээр энэ талаар бас та танилцуулбал. За баярлалаа. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За Ханган бүсийн одоо тэргүүлэх гол чиглэл бол аялал жуулчлал, мал аж ахуйн салбар бол мөн одоо байгалийн одоо зохицол бүр бүхий одоо олон сайхан түүхийн дурсгалт газруудтай. За дээрэс нь бол 16 сая мал энэ бүс нутагт байгаа. Тэгэхээр энэ бол одоо бид бүхний аж амьдрал цаашдын одоо хөгжлийн тулгуур үндэс бол энэ хоёр салбар мөн. Тэгвэл мэдээж одоо бид бүхэн хамгийн чухал зүйл бол одоо хамтын ажиллагаа бүсчилж хөгжлөнө гэдэг бол дид үтцээрээ л холбогдчихж бид нар одоо цуг хамтдаа хөгжнөө. За тэхийн тулд дөрвөн Баян-Хонгорын хувьд бол аймгийн хувьд бол дөрвөн гол чиглэл байгаа. Нэгдүгээрт нь одоо Өвөрангайтайгаа бол холбогдсон байгаа. Одоо бид нар одоо хоёр аймаг 200 км холбогдсон. За Арангаан аймагтайгаа бол холбогдоогүй. За хоёр чиглэлээр холбогдох бодлого барьж байгаа. Нэгдүгээрт нь шууд Арангаан Баян-Хонгор гэдэг одоо хөл саяын даваагаараа 200 км холбогдох ёстой. За мөн Баян-Хонгор, Баян-Овоо, Галуу, Жаргаланд, Заг,
3 булаг ингээд одоо ар хангаан сумтай холбогдох шээ. За хангаан сумтай холбогдсон нөхцөлд бол одоо үндсэндээ ар хангаатай бас одоо 2 дахь одоо маршрутаар холбогдож байгаа гэсэн үг. Хангаан сум ар хангаа аймаг 2 бол хоорондоо сасмал замаар ингээд холбогдсон ингээд төвийн шүлжээнд орчих юм. За 3 дахь нь бол манай Баян-Хонгор аймгийн Говийн бүсийн зам байгаа. Энэ бол Баян-Хонгор аймгийн хөгжлийн зам гэж үзэж байгаа. Баян-Хонгор аймгийн цаашдын том одоо уул уурхайн том одоо нөөц эдэлбэр газар хөгжлийн одоо гол тулгуур бол бас энэ бүсэд байгаа. Тэгэхээр энэ лүү бол чиглэсэн одоо 280 орчим километр замын ажил бол энэ 25 онд эхлэх ёстой. Техник эдийн засгийн үндэслэл нь хийглээ дууссан. Одоо зураг төсвийн ажил нь улсын төсвөөр суугдсан ингээд явж байгаа. Тэгэхээр энэ бол бас одоо чухал зам. Мөн одоо аялал жуулчлалын хүрээнд Баян-Хонгор аймгийн онцлог нь одоо шаргалжуутын зам байгаа. Одоо Монгол улсад бол шаргалжуутын аршин соёлыг үүсгэх аршин соёл багхгүй. Маш олон төрлийн аршин соёлтой 0-оос 96 градусын 108 аршин байна. Тэгэхээр Баян-Хонгор аймгийн энэ 54 км зам бол аялал жуулчлалын чухал зам аа. Нийтдээ 100 орчим мянган га газар эргэлтэнд орох. Одоо бид нар дараагийн нэг байгаа юм бол газар нутаг байгаа. Газар нутгийн хэмжээгээр Баян-Хонгор аймаг улстай ихний 5-д ордог. Тэгэхээр газар нутгаа бид нар дэд үсжүүлж зам харилцаатай холбож чадах юм бол эдийн засгийн ач холбогдол бүхий одоо газартай одоо их газартай болно гэсэн үг. Энэ бол цаашдын хөгжлийн бол нэг тулгуур зүйл байгаа. За энэ 4 замтай холбогдох нь туйлын чухал байгаа. За баярлалаа. За бас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалт бол төрийн байгуулалтын, эдийн засгийн, за мөн нийгмийн, соёлын, байгаль орчны, хүн ам, хот байгуулалтын, за мөн гадаад хамтын ажиллагааны гэсэн үйл ажиллагааны бол 6 хүрээг бол тодорхойлсон байдаг. Тэр наран гаруй бус дараагаас сууя гэж бодож байна. Орон нутаг руу хүн ам зүүн одоо энэ төвлөрлийг татах чиглэлээр эрх зүйн хүрээнд бүсчилсэн зохицуултыг хэрхэн тусах хэрэгтэй вэ гэж таны хувьд харж байна. Ер нь тулгамдж байгаа бас асуудлууд дээр ямар гарц гаргалаа бас гаргаж байгаа вэ? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр төвлөрлийг бууруулах үндэсний хэмжээний бодлогын хүрээнд бид нөгөө сайлаа бэлтгэхэр саваан бэлдгэдэг шиг орон нутгууд тус тусынхаа хүн хүлээж авах орчноо хамгийн сайн бэлдэх ёстой. За 2024 онд Өвөр хангаан аймагт 24 оны 1 сараас өнөөдрийг хүртэл 891 иргэн шилжиж ирсэн байна. За шилжиж ирсэн иргэд маань хамгийн түрүүнд өөрсдийнхөө ая тухтай амьдрах орчин нөхцлөө сонгож тэндээ одоо төвхнөх ёстой. За орон сууц бусад одоо нөхцлөөрөө өөрсдийгөө хангаад за одоо би өөртөө ажлын байр бий болгомоор байна. За надад газар олгож өгнө үү? Би нэг ийм жижиг хэмжээний цех ажиллуулъя гэх мэтээр дараагийн асуудлыг шийдэх гэхээр одоо газар зохион байгуулалтын төлөвлөлттэй холбоотой, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой энэ дээд талын хууль эрх зүйн одоо орчин бидний өнөөдрийн мөрдөж хэрэгжүүлж байгаа хуулиудын орон нутагт хөрсөн дээрээ яг иргэндээ ээлтэй байдлаар бууж чадахгүй байгаа энэ нөхцөл нь тэр шилжиж очсон хүмүүсийг цаашдаа амьдрах бүр ихтгэл үнэмшилгүй болгож байгаа том бэрхшээл болж байна. Тэгэхээр энэ дээрээ мөрдөгдөж байгаа орон нутагт хүний амьдрах орчныг, ажиллах эрхийг хангахад чиглэсэн хууль дүрмээ хамгийн түрүүнд бид нар эргэж харах шаардлагатай болж байгаа. За дээрэс нь энэ статусын асуудал аягүй чухал. Өнөөдөр Улаанбаатараас гарч хөдөө орон нутаг руу зүгэлж байгаа залуучууд Өвөр хангаан аймгийн төвд, Баян-Хонгор аймгийн төв рүү шилжиж байгаа. Гэтэл 10 ихээр сум гэсэн статустай байгаад байдаг. Уул нь бид нар хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дээр 15 мянгаас дээш хүн амтай бол одоо хот байна гэж заасан. Хотын захирагчийн алба хот гэсэн нэг статус, дээрэс нь сумын засаг даргын тамгын газар, сумын засаг дарга гэсэн ийм зэрэгцээ статустайгаар явагдаад шилжилт хөдөлгөөн нь өөрөө сум гэдэг талаараа одоо чиглэлээрээ бүртгэгдээд байгаа нь өөрөө бас анзаарч харах ёстой асуудал. Хотод байгаа залуучууд зориг гаргаад нэг ийм дагуул ирээдүйд сайхан хөгжих боломжтой хот руу шилжих үү, сум руу шилжих үү гэдэг дээр нэршлийн хувьд ч гэсэн бас асуудал үүсэж байгаа. Гэх мэтээр бид нар тэр шилжиж очиж байгаа хүмүүсийн хүүхдүүдийн багтаах сургууль цэцэрлэг байгаа мó?
биднэрт эмнэлгийн үйлчилгээний орчин хүрэлцээтэй байгаа мó? Энэ болгоныгоо бид нэр бүсээрээ ярьж ээж, багтаамжаа бий болгож ээж, шилжүүлэн авах тухай асуудал ярина болохоос биш дотооддоо байгаа иргэдийнхээ асуудлыг шийдэж чадахгүй, газраач олгож чадахгүй ээжээж нэмж хүн аваад тэгэд илүү олоолаа олоод илүү мундаг хөгжих тухай асуудал бол бас цаг хугацаа хэрэгтэй байна гэж харж байгаа. За баярлалаа. За Өрөнгө аймгийн Арвахэр сумын засаг дарга Гамбат танаас асууя. За таны хувьд бол одоо энэ бүсийн хөгжлийн хүрээнд хангаан бүс дээр явж байгаа мега томоохон төслүүдийг яг хэрэгжүүлэхэд одоо энэ маань цаасан дээр буутсан. За бид бүхэн бас маш том төсөөлийн зүйлсийг бас ярьж байгаа гэд хүмүүс бас иргэдч шөмжилж байгаа. Яг таны хувьд сумын засаг дараагаар ажиллаад эдгээр бас төслүүдийг хараад ажиллаад явхад яг тулгамдж байгаа асуудал Арвахэр одоо сумд юу байна вэ? За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Ер нь бол ингээд бүсээр ярьж байгаа ингээд монголчуудын хөгжлийн гарц нь бол том харъя, алсыг харъя, зорилгоонд хол тодорхойлъя. Тэгээд урагшлах юм бол энэ хөгжлөөр нэ гэж байна. Энтэй бол санал нэг байгаа. За 12 хот нь 2000 оноос өмнө л нэг 15,000 орчим хүн амьдрах 200 га талбайд инженерийн газар доорх шийдлийг хийж хэрэгжүүлж ирсэн. 2000 оноос 20 он хооронд төлөвлөлтөө хийгээд бид нар нэг 400 га талбай бүхий газар төлөвлөлт хийгээд тэгээ инженерийн шүүлжээний шийдлийг хийгээ явсан. Одоо бид нар энэ том төслийг авахд бол манайх 3 аймгийнхаа тулгуур бас нэг тулгуур нь бол одоо 12 хот байгаа. Тийм учраас бид нар цаашдаа яах вэ гэвэл нэгт одоо хотын төлөвлөлтөнд донд хуучин нийгмийн үед байсан нисэх бодлоо яаж нийлүүлж зөөх үү? Цаашдаа бид нар нэг 100 орчим мянган хүнтэй 12 хотыг төлөвлөхөд энэ газар доорх инженерийн шугам шүлжээ буюу ерөнхий төлөвлөлтөнд өөрчлөлт оруулад энэ дид бүтцийг бий болгож иж энэ бүсчилсэн хөгжлийг ярихгүй бол яг хотод толгомж байгаа асуудал энэ байгаамаа. Тийм учраас бид нар энэ дээр бас анхаарах хэрэгтэй. За ингээд бүсчилсэн хөгжлөөр бид нар одоо хөдөөжгөн салбар мал бэлчээрийн мал аж ахуй, уламжлалт мал аж ахуйгаа дагнан хөгжүүлнэ гэж байгаа. Энийн суурийг бол яах вэ бид нар жишг болсноор бол 12 хотод зохион байгуулалт хийгдсэн гэж ойлгож байна. Сая цагаан алт гэж ярьцгааж байна. Цагаан алт гэхэд бид нар одоо ноосны үйлдвэр байгуулагдаад 12 буюу бүсийнхэн одоо ноосыг бол одоо боловсруулад экспортод гаргана. Үлдснээр нь бол уламжилт одоо дотоодынхаа зах зээлээр бүтээгдэхүүн гаргахыг бол үлгэр жишээ ингээд аваа явж байгаа аймаг. Махны үйлдвэр гэхэд бол одоо нэг 7 махны үйлдвэр байна. Жижиг том цехүүд гэж ойлгож болно. Гэхдээ эдгээр өөрсдөө бас үйлдвэрлэх хүчин чадлаараа явах юм бол бас хангаан бүстэй бол одоо мал аж ахуй таваарлага байдлыг нэмэгдүүлээд нэг малаас ашиг шимийг нэмэгдүүлэх юм бол бид нар бас анхан шатны алхмуудаа хийгээ явж байгаа гэдэг юмыг бас энэ дэвшилд хэлгээд таатай байна. Тэгээд ер нь л цаашдаа бэлчээрийн мал аж ахуйг яах вэ гэвэл нэгт дотоодын зах зээл дээр жишээ нь одоо сүүг гэхэд бид нар зөвхөн нэг 5 сарын хугацаанд л дотоодынхаа зах зээлийн нэг 10-20% л авч хүртээ хэмжээнд нийлүүлж байгаа нь бол бидний бас энэ бүсийн хөгжлөөр тодорхой авч үзэх хэрэгтэй асуудал. Энийг яах вэ гэвэл жилийн 4 үйлрэл одоо нийт мал сүргийнхээ 20 сая мал нь одоо манад байж хахад манай бүс бол энийг дотоодын үйлдвэрлэлээр хөгжүүлэх энэгээр ашиг орлого олох тал дээр онцгой анхаарах нэг л жишээ нь энэ. За цаашдаа ингээд бүх ашиг шимийг нэмэгдүүлээ явахд бол бас онцгой анхаарах хэрэгтэй. Тэгээд одоо бид нар түрүүн хүмүүс хэлжсэн сонгуулийн цикл эхэлж байна. Тийм учраас бол одоо бүсээрээ аймагуудаараа, сумуудаараа, хотуудаараа хамтран бас нэг бүс, нэг бүтээгдэхүүн гэдэг юм уу ийм зарчмаар явахд бол бас хангаан бүс бол хөгжих зам бол зурааж байгаа гэж ойлгож байна. За баярлалаа. За сая бас 1-р салбар хилцүүлэг, 2-р хилцүүлгүүдээр ч хиллэгдчихлээ. Хангаан бүсийн одоо томоохон төслүүд урагшлахад тодорхой хэмжээний улс төрчлөлт гэдэг зүйлийг одоо хэдүүлээ хандлага өөрчлөё гэдэг зүйлүүдийг бас ярьж ирсэн. Тэгээ ингээд энэ зүйлээ бид нэр хөгжлийн төлөө яг таны хэлдэг шиг нэг бүсээрээ явах хэрэгтэй гэдэг зүйл дээр санал нэг байна. За дараагийн асуултаа Баян-Онгор аймгийн Богд сумын засаг дарга Ганаа танаас асууя гэж бодож байна. За бүс дотроо аймагуд маань үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудаараа төрөлжих, за хоёрт бол хорших, дагнах чиглэлүүдэд бол харилцан уялдаатай төлөвлөх шаардлагатай юм гэж хараад байгаа юм. Тэнгүүд ер нь бид нэн тэргүүнд ямар зохион байгуулалттайгаар эдгээр бас ажлууд дээр орох шаардлагатай байгаа юм бэ? Энэ тал дээр бас та санаа бодлоо олцвол. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр ямар ч салбарын асуудал яригдсан хамгийн нэн төвний асуудал хүний нөөц асуудал байдаг. Тэгэхээр үйлдвэр үйлчлэгээр гэсэн чинь хүний нөөц асуудал хамгийн нэгдүгээр чухал гэж ойлгож байгаа.
За хоёрдугаарт нь материалыг нөөц. Өөрөөр хэлбэл одоо ямар одоо аймагт ямар материалыг нөөц байна тийм ээ. Жишээлх юм бол Баян хонгор аймаг улстай ямаагаар тэргүүлдэг. За ямаан дараа тулгуурлаад жишээлх юм бол ноосны одоо ноолуурын анх шатны одоо боловсруулах үйлдвэр барьна гэдэг ч юм уу тийм ээ. За тэгээ бүсийн хэмжээнийхээ одоо ноосны үйлдвэрийг Баян хонгор аймаг тараа байгуулна гэдэг ч юм. За Аранга аймаг сарлаг одоо олонтой. Сарлагын хөвөр за мөн одоо цагаан эдийн боловсруулах үйлдвэр бас тэндээ төлөвлөлнө гэдэг ч юм уу тийм ээ. За өөр ангаа жишээлбэл аддав гараа одоо олон гэдэг чинь энэ мэсэнгээр ингээд өөрийнхөө одоо нөөц болцоонд тулгуурлаад энэ үйлдвэрийг хөгжүүлэх. За ингээд дангаараа хөгжихийн сацуу хамтраад ингээд энэ одоо үйлдвэрийг хөгжүүлэх явах бол илүү одоо бас үр дүнтэй байх луу гэж ингэж ойлгож байгаа. За баярлалаа. За одоо Нинжин танаас бас асууя гэж бодож байна. За аймгийн болон сумын засаг дарга нар маань бол томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлж байгаа ажлуудыг бас ярьж байна тий. За яг хангаа бүсд маань том төсөл бас 90 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай орж байгаа юм байна. За энэ зүйл дээр бол Орхон ангийн эко төсөл. За мөн одоо энэ дэр шинэ хар барим хот. За гурав дахь нь бол Бат Цэнгэлээс их тамир чиглэлийн замын ажил. За мөн Байдргийн усан цахилгаан станц. За Баян хонгор шаргалжуулалт чиглэлийн замын ажил гэдэг. За ингээд яг асуулт маань юу вэ гэхээр хангаан бүсийн яг ер нь онцлогт нийцүүлсэн төслийг хэрхэн ер нь тодорхойлох ёстой юм? Юун дээр анхаарах ёстой юм таны? За мөн томоохон эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд юуг чухалчлах шаардлагатай байдаг вэ? Мөн одоо олон улсын сайн туршлагууд байна уу? Энэ тал дээр бас та танилцуулбал. Сайн байцгаана уу? За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За хангаан бүс бол маш онцлог өвөрмөц бүс сая ч гэсэн одоо удирдлагуудаас хэлж байна. Ер нь бол байгаль орчин түшгэлсэн уламжлалт, мал аж ахуй, нүүдэлчин соёлыг айгүй тийм хослуулсан. Энэ нь өөрөө дэлхийн чиг хандлагатай нийцж байгаа нэг асуудал байгаа. Одоо дэлхийн хөгжлийн хандлага ерөөсөө ногоон эдийн засаг болчихсон. Ногоон эдийн засгийгаар одоо хөгжих нь тогтвортой болчиход. Одоо үр ашиг ч юм уу үр өгөөж гэдэг үг бол баг одоо модноос гараад тогтвортой хэрхэн хөгжих вэ гэдгийг айгүй анхаардаг болсон. Тогтвортой хөгжихтэр төслийг сонгохдоо яг одоо энэ органик сая бас хэлсэндээ тэгээ байгаль орчноо түшгэлсэн байх нь өөрөө маш ирээдүйтэй одоо баг дэлхий дээр тренд болж байгаа. За манай Монгол улсын хувьд ч тэр яг хангаан бүсийн хувьд төслүүдийг анхаарахад нэг асуудал байна. Монгол улс илүү эдийн засаг төвт, үр ашиг төвт ер нь бол чиглэдэг. Байгаль орчин нийгэм засаглалыг баг зэрэг яадаг. Анхаардаггүй. Байгаль орчны төсөл гэсэн үг биш шүү. Зүгээр ер нь төслийн концепц өөрөө эдгээр агуулгуудыг оруулсан байх хэрэгтэй. Хуучин одоо жишээлбэл компаниуд гаднаас хөрөнгө оруулалт татахдаа зүгээр л үр ашигтай байна уу, ашигтай байна уу гэдгийг хараад хөрөнгө оруулалт өгчдөг бол одоо өөрчлөгдөд засаглал нь ямар байна, нийгэм нь ямар байна, байгаль орчны үнэлгээ гэсэн юм уу, байгаль орчинд ямар үнэлгээтэй байгаа гэж ранклаад хамгийн өндрийг сонгодог болсон. Энийг бол одоо шинэ хэллэгээр bonds буюу bonds-ийн методологи зүйлд айгүй хүчтэй орж иж байгаа. Хэрвээ бид нар анханасаа бонзыг төслийн одоо механизмын үндсэн хэсэг болгоод явчих юм бол тэр төсөл нь өөрөө доктортой. Тэгээ дээрэс нь гаднаас хөрөнгө оруулалт татах боломж нь бусад орнуудын ч одоо бусад бүсүүдийн төслүүдээс илүү хурдан, дээрэс нь илүү нээлттэй, илүү олон хөрөнгө оруулагчтай байгаа. Тэгэхээр энэ жишгийг одооноос эхлээд ялангуяа хангаан бүс энэ дээр одоо бүр амбицлах бүрэн боломжтой байгаад байгаа. Төсөл хөтөлбөрүүдийг анхаарахтаа саяны миний ярьсан байгаль орчны хөрөнгө оруулалтаас гадна карбоны зах зээлийг ерөөсө хангаан бус орхигдуулж болохгүй хамгийн боломжтой газар нутаг. За зөвхөн нөгөө одоо төрийн байгууллагууд ч юм уу компаниуд төслөөс үр ашиг хүртээд ингээд нийгэмд үйлчлдэг биш. Иргэд дээрээс нь төрөөс зүйл хамааран карбоны зах зээлээс хөрөнгө босгох боломжтой. Нэг иргэн жишээлбэл мал газар тариалан гэхдээ инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол хоршооттойгоо нийлээд үнэлүүлээд карбоны зах зээлээс санхүүждэг ийм тогтолцоо дэлхий дээр яваад байна. Манай Монгол улс ялангуяа хангаан бүс энийг хүртэх хэрэгтэй. Энэ дээр нь одоо ялангуяа бодлого тодорхойлогч нар сумын дарга нар засаг дарга нар та бүхэн энэ дээр анхаараач. Ногоон бүсийн бүсчилсэн хөгжил гэдэг нь зөвхөн төрийн биш. Иргэд өөрсдөө орж ирээд ах юм бол төрөөс зүйл хамааран бизнесээ хийхдээ концепцийг анханасаа зөв болгох.
За бонзын юмнуудыг анхаарсан уу? Карбон маркетаас ирээдүйд санхүүжилт авах бизнесийн концепц нь зөв байна уугүй юу гэдэг дээр нь та нар зөвлөөд ингээд цаашдаа зөв байх юм бол жижигхэн бизнес байж магадгүй одоогоор 2-3 жилийн дараа тэр чинь ингээд өргөжөөд CO ялгарлуулыг хэдийн хэмжээгээр бууруулж чадж байгаагаар ашиг олж болно. За яг ашиг нь яг боддоор нэг их гэж одоо яг зарим хүмүүс яриад байна. Тим их биш. Тэгэхээр тим бага бол биш. Тэгтээ үйл ажиллагааны тодорхой зардлыг нөхдөг тийм санхүүжилт орж ирдэг. Тэгэхээр ялангуяа ийм сайхан хангаан бүсийн байгалийн нөөц, ийм сайхан дээрээ түшиглээд иргэдийн санхүүжилт, дээрээс нь гадны хөрөнгө оруулалтыг ийшээ чиглүүлээ чи зөвхөн үйлдвэржилт биш, дээрээс нь нөгөө байгалийн нөөц тэгээд байгалийн нөөцийн сэргээлт, нөхөн сэргээлт гэсэн энэ асуудал дээр бас анхаарвал зүгээр юм болов уу гэж судлаач хүний хувьд бол би тэгж үзэж байна. За баярлалаа. За би хоёр дахь асуултыг дараагийн асуултаа цэрэн найдвар дараагаас асууя гэж бодож байна. За хангаан бүсийн хөгжилтүүлийн түүхэн аялал жуулчлал томоохон үүрэг гүйцэтгэх нэ гэдэг. Тэгээд олон улсын бас томоохон фестивалуудын жишгийн адил Ара комплекст, Ара фестивалыг бас зохион байгууллаа. Монгол улсад анхудаа энэ контейнераар баригдсан. За яг энэ одоо амжилттай хэрэгжсэн сайн дуршлага шиг бүсийн хэмжээнд яг хийгдэх төслүүдийг та бүхэн маань бас одоо хоорондоо ярилцж гинөө, бодлогын хүрээнд ямар ажлууд бас явж гинвэ. За мөн одоо сая Мөнхтлөг ус гишүүн хэлжээ л да. Улаанбаатараас Лүнгийн чиглэлд бол 10 орон нутгийн одоо чиглэлд явдаг юм байна машинууд. Тэгэхээр одоо яг энэ төслүүдийн хүрээнд анхаарж байгаа юмнууд юу байгаа бэ гэдэг талаас нь бас. Тэгэхээр аялал жуулчлалын салбарт хамгийн чухал зүйл бол угаасаа дэд үтц. Мэдээж аялал жуулчлалын салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүс дэд үтцтэйг өөрсдөө тавихт одоо тийм боломж бол угаасаа хязгаарлагдана л. Ер нь бол яг хөө инжилээс ингээд бүсийн хөгжил гэж яригдсантай холбоотойгоор аялал жуулчлалын чиглэл рүү одоо дэд үтц тавих ажлууд эрчимж эхэлж байна л да. Тухайлбал одоо Арангаан аймаг, Баянгор аймаг холбосон замын асуудал яригдж байгаа нь яг энэ одоо бүсийн хөгжил, ялангуяа энэ аялал жуулчлалын хөгжилд бол бас бодиттой хувь нэмэр оруулах юм. Тэр яг Хангаан нурууны баруун зүүн хэсгийг холбож байгаа, зам нь одоо 3 аймгийг холбож байгаа, зам Арангаагаар дамжаад босоод одоо Төвийн болон Зөв аймагуд ч гэсэн ийшээ хил рүү гарах гэдэг ингээд олон л энэ одоо зам нэгдэж байгаа гэж харагдаж байгаа. Яг аялал жуулчлалыг 3 аймгийн бүсээр одоо нийтлэг хэд хэдэн зүйлүүд гарч ирсэн л та. Мэдээж одоо бид нар энэ одоо түүх соёлын дурсгал хамгийн одоо чухал юм одоо алдуурууд ч байж идэг, түүх соёлонч байгаад байдаг. Нөгөөтэйгөр одоо байгалийн аршаус ингээд юмнууд байгаад байдаг. Яг одоо бүсийн хөгжлийн хүрээнд өнөөдөр одоо бидний гол анхаарах зүйл юу вэ гэхээр нэгдүгээр энэ дэд үтцээр зөвхөн бид нар ингээд яриад хараа автоцом яриад байгаа тийм. Гэтэл одоо бид нар чинь аялал жуулчлалын тухай хуулиараа за аялал жуулчлалын хууль шинжилсэн одоо маш олон сайхан заалтууд байна. Энийг хэрэгжүүлэхэд одоо бид нар яг одоо бүсээ яаж тогтоох юм? Аялал жуулчлалын зөвхөн аялал жуулчлалын хуулиараа өөрөө аялал жуулчлалын бүс нутагч нь өөрөө бас дахиад бүстэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг яаж тогтоохоос шалтгаалаад аль хэсэгт нь одоо нисэх буудал, олон улсынх байх юм, орон нутгийнх байх юм уу гэдэг ингээд энэ одоо эдийн засгийн энэ одоо дэд бүтцүүлэхин ажлуудыг хийх шаардлага гарч ирж байгаа. За одоогор л яг зөвхөн 3 аймгийн нийлээд аялал жуулчлалыг хөгжүүлэхээр одоо ийм төсөл хэрэгжүүлнэ, ийм том төсөл хэрэгжүүлэхээр бид нар хууль эрх зүйн хүрээнд ч боломж байхгүй байдаг. 3 аймаг өнөөдөр нийлж хагаад хамтарсан санхүүжилт гаргаад ажил хийх тийм боломж байхгүй. За өнөөдөр Харангаан аймагт одоо юу гэдэг Ара комплекс ч юм уу тэр фестивал гэж байгаа бол яг үндэ зөвхөн төр хөгжлийн төслийн хүрээнд хувийн гишлийнх л зохион байгуулалт явж байгаа. Энийг бол одоо төр бодлогын хэмжээнд дэмжиж байгаа ийм асуудал байхгүй. Тэгэхээр энийг бол яг зөвхөн мэдээж Арангааг одоо зориод ирсэн хүн цаашаа одоо Баянгор, Өвөрхангай тэн завхуу явах одоо энэ боломжийг бүрдүүлэх энэ зүйл нь л одоо бидний одоо дэд үтцийн хувьд чухал гэж харж байгаа. За баярлалаа. За мөнх сайхан дараагаас бас за яг бүсчилсэн хөгжлийн томоохон мега төслүүдийн талаар бас хэдүүлээ зөндөөл ярьлаа одоо салбар хэлцүүлэг. Энэ дунд нэг зүйл бас орхитоод байгаа юм лөө гэд. За одоо малчтын талаар бас бид бүхэн ярьж байна тий. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн талаар. За энэ дунд бас оюутан залуучуудын асуудал одоо бас нэг яригдсангүй. Тэг яг бүсчилсэн хөгжлийн хүрээнд одоо Баянгор аймгаас, Арангаан аймгаас, Өвөрхангай аймгаас гээд бид тоо судалгаа аваад үзэхэд нэг 12 мянган орчим оюутан Улаанбаатар хотод суралцж байгаа юм байна. За ингэхээр эдгээр оюутнуудын маань судалгаагаар бас дийлэнх нь буцаад орон нутагтаа очтгоо. Улаанбаатарт ч юм уу ингээд ажиллаад амьдардаг. Тэгэхээр бас одоо энэ залуучуудын хөгжил рүү эргээд орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах тал дээр бас ямар одоо арга технологитой одоо тактиктай одоо ажиллах хэрэгтэй вэ? Энэ талаар бас та танилцуулбал. За энэ их чухал асуудал нь одоо
аймаг болгонд тулгамдж байгаа одоо боловсон хүчний асуудал, ажиллах хүчний асуудал буцаж аймаг орон нутагтаа очихгүй баах, нөгөө малчид одоо мал дээр гарахаа болсон, залуу малчингүй болсон гэдэг. Ерөөсө бүхэл юм энэ эдийн засагтай холбоотой болчиход байгаа. Одоо бид нар би одоо аймгийн засаг дараагаар ажиллаад 5 жил орчим болчихлоо. Яагаад буцахгүй байна гэхээр үсэн тэнд эдийн засаг байхгүй, орлого байхгүй, мөнгө байхгүй болохоор залуучууд мөнгөгүй одоо орлогогүй газар очиж амьдрахгүй орлогоо хөгөөл явчихжээ. Тэгэхээр одоо бидний одоо хамгийн том бодлого бол ерөөсөө л одоо аймаг орон нутагт орлогыг бий болгох, маш олон жил орлого бий болгохоор бид нар ярьсан хэлсэн бас одоо бодлого хэрэгжүүлсэн. Гэхдээ одоо хараахан үр дүнд хүрсэнгүй. Ямар ч байсан эхний ээлжинд нэг ширхэг экспортын бүтээгдэхүүн одоо гаргаж үзьегээд 4 жил мөрийн хөтөлбөрөөр боловсруулаад ингэ үзэж байна. Энэ одоо ингийн сүний эцсийн бүтээгдэхүүн гаргая гэдэг. Гэтэ мэдээж эцсийн бүтээгдэхүүн гаргахын тулд эхлээд ферм байх хэвээр, үйлдвэр байх хэвээр. Тэгээд дараагийн 3 дахь үйлдвэр нь одоо энэ чихрийн үйлдвэрийн төсөл Баян Монголд ингийн сүний чихэргээд энийг ядаж нэг ганц ширхэг бүтээгдэхүүн бид нар экспортод гаргаж мөнгө олж үзмээр байгаа. Мөнгө олохгүй зүйл бол бизнес биш. За аялал жуулчлалын бизнес дээр бол маш олон хүмүүс хөрөнгө оруулсан боловч зуны 3-4 сар ажилдаг. Дахиад одоо өөр одоо зуны сайхан үйлрэл баахгүй. Дээрээс нь дид үтцийн хувьд одоо 0 жорлонгоос авахгүй бид нар асуудал бэрхшээлүүд их байгаа. Ингээд бэрхшээл тойчвол их байгаа. Гэхдээ хамгийн гол нь бид нар орлого олох том юм руугаа зорих ёстой. Одоо бэлэн төслүүдээ одоо зоригтой хэрэгжүүлнэ. Энэ бүсгийн хэмжээнд одоо дэмжлэг авнаа. Олон гишүүдээс бас дэмжлэг авнаа. Дээрээс нь аймаг орон нутаг гэсэн дотроо одоо бас энэ сум орон нутгаараа бас бүсгийн бодлогыг хэрэгжүүлнэ. Тэгжиж бид нар энэ орлогыг бий болгоно гэж одоо үзэж байгаа. Тэгээд одоо хамгийн гол чухал бодлогыг бол хэлж байгаа. Бид нар одоо орлого бий болгох. Тэгээд том томоохон стратегийн бүтээн байгуулалтыг бид нар заавал хийх ёстой юм байна. Одоо энэ усан цахилгаан станц бол дор хаяж одоо 200 хүний ажлын байр. Гэхдээ үндсэндээ жилд одоо бид нар 20 орчим тэрбум төгрөгийг одоо гадагшаа явах урсгалаас сэргийлнэ. Тэнд залуучууд одоо сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төгссөн инженерүүд хэрэгтэй. Ингээл энэ бодлогоо явуулж ижил бид нар залуучуудыг тогтоон. Тэрнээс одоо хүчээр бол одоо тогтоох боломж биднэрт байхгүй байгаа. За. Нарангэрв дараагаас одоо энэ хангам бүсийн маань томоохон төслүүд донд орхон онг эко төслийг одоо нэлээдгүй бас яриад байгаа. Тэгээ энэ төслийн талаар бас та дэлгэрэнгүй бас танилцуулбал яг ямар үр өгөөжтэй юм. За хангам бүсд хэрэгээд ямар үр дүн бас авчрах юм бэ? Энэ талаар бас танилцуулбал. За тэгэхээр Монгол улсын засгийн газраас одоо хөдөлгөж байгаа томоохон мега төслүүд байгаа. Тэрний дотор Өвөр Хангай аймгийн нутаг дэвсгэрт голлох эдийн засгийн үр өгөөжөг орхон онг гэсэн төсөл байгаа. За Монгол оронд гадаргын усны хуримтлал бий болгох урсцын тохируулга хийх замаар одоо усны хуримтлал үүсгээд нөөцийг нь одоо ашиглах ийм техникийн төсөөллийг улсын хэмжээнд 33 байршилд тодорхойлсон юм байлээ. Тэрний нэг нь бол энэ орхон онг гэсэн төсөл. За тэгэхээр түүний яаж хийх юм? Энэ орхон онг гэсэн төслийн яаж хөдөлгөх юм гэдэг дээр бол 2021-с 25 оны хооронд энэ төслийг эхлүүлж явуулахаар бол цаг хугацааны төлөвлөлт хийсэн. За манай Өвөр Хангай аймгийн Хужирт сумын мөнгө тууланд энэ орхон онг гэсэн ийм бомбт байгуулахын бид нэр одоо усан цогцлбор гэсэн үг. Энэ бол 800 метрийн урттай, 53 метрийн өндөртэй ийм бомбт байна. 598 сая метр куб усан сан үүсгэх юм. Энэ үүсгэсэн усан сан одоо цааш нь явуулахын тулд 2-4 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулна. За ингээд майхан толгойн хөндлөөрт одоо бомбт барьж энэ урсцынхаа тохируулгыг хийгээд саяны үүсгэсэн энэ усан бомбтоосоо бид нэр онгийн гол руугаа усаар одоо тэтгэж өгнө гэсэн үг. Онгийн голлоо тэтгэнэ. Онгийн голын усны урсац нэмэгдснээр цаашаа улаан нуурын усанд одоо нэмэлт хүч болж очно гэж ойлгох юм. За ингээд улаан нуурыг тэтгснээр энд ямар үр ашиг гарах юм бэ гэхээр бид нар говийн аймагуудын хүм мал за бусад үйлдвэрлэл үйлчлэгээ рүү ус нийлүүлнэ гэсэн үг. Өнөөдөр манад байгаа зүйл танад байхгүй, танад байгаа зүйл манад байхгүй байна. Тэгвэл энэ бүсийн хөгжлийн бодлогын гол концепц нь байгаа байхгүй юмаа нийлүүлээд минийхийг чинийхаар нөхөд чамд байгаа зүйлийг манайх аваад
ингээд хамтдаа урагшлая. Ганцаараа бид нар урагшлах гэж хөгжих гэж олон жилийг авлаа. Болохгүй байна. Тэгэхээр жоохон том зургаараа хамтдаа олонныхоо хүчээр харилцан уялдаатай явъя гэдэг ийм л концепц байгаа. Говийн аймагуд руу энэ цэвэр усыг нийлүүлснээр эргээд тэндээс гарах эдийн засгийн үр ашиг нь хангай аймагуудын хүн амд буцаад ногдол ашиг болж ирнэ. Бид нар өнөөдөр улсын төсвөөс татаас авдаг аймаг өөрсдөөсөө орлогоо бүрдүүлээд өөрийнхөө төсвийг аваад явах даац байхгүй. Юуг эргэлтэнд оруулах вэ гэдэг дээр бас нэлээ их эрэл хайгуул хийгдсэн. За засгийн газраас энэ орхон анги гэдэг төсвийг хөдөлгөх болсон нь бол биднэрт хамгийн түрүүнд үр ашиг өгөх томоохон одоо итгэл найдвар болж харагдаж байгаа. Өвөр хангай аймгаас гэх жишээ нь одоо Өмнө Говь аймгийн бүтээн байгуулалтууд дээр тэр оюу толгой, Эрдэнэс 5 толгой гэдэг юм уу. Тэр лөө улиралд хамгийн багадаа 500-аас 600 залуучууд явж ажиллаж байна. Бүгд рострын ажилтай. Тэгвэл тэр залуучууд тэнд очиж ажлын байртай байх уу? Нутаг орондоо энэ орхон анги төслийнхөө бас үр ашгийг хүртээд нутагтаа эргэлтэнд оруулж байгаа эдийн засгийнхаа үр ашгаар цаашдаа бид нар хөдөлмөрийн зах зээлээ бий болгоод явах уу гэх мэтээр олон ажил зэрэгцээд хөдлөнө гэж харж байгаа. За баярлалаа. Тэгвэл нилээдгүй бас томоохон өгөөжийг хангам бүсдүүл авчрах юм байна гэж та бүх маань мэдээлэл авлаа. За Гамбат дараагаас асууя гэд. За орон нутгийн хэмжээнд бас залуучууд маань одоо аймаг сумандаа очиж амьдрах одоо тоо үзүүлэлтүүл сүүлийн жилүүдэд бас нэмэгдэж байна гэд гарсан байна. За энэ зүйл дээр сонголт нь бол за залуучууд орон нутг руу нүүж байгаа бол за илүү тайван юм байна. За эдийн засгийн хувьд ч гэсэн Улаанбаатарын хотод байхаас илүүтэй одоо ээлтэй бас байгаад байна гэд. Тэгэхээр яг залуучууд очиод бас хувь одоо стартапууд эхэлж байна, бизнесүүд эхэлж байна. Тэгвэл яг хангам бүсийн одоо хөгжлийн хүрээнд яг бас та одоо 12 хотын хүрээнд те залуу одоо бизнес эрхлэгчтэйг хэрхэн яаж дэмжиж байна вэ? Ээлтэй орчлыг нь бас яаж бүрдүүлж байна вэ? Энэ талаар танилцуулбал. За ер нь бол хүнийг одоо хүн төвлөрсөн газар одоо эдийн засгийн өсөлт хөгжилд ирж байна. Тэгээд өнөөдөр Улаанбаатар хот маань бас 20 минутын төрийн үйлчлэгээ гэж ярьж байна. 12 хот маань бол нэгт одоо хүн амьдрах таатай орчноо зорж ирж байгаа. Тэрний хүрээнд бол яг Улаанбаатарт байж байгаа бүх амьдрахад таатай үйлчлэгээнүүд байна. Энийг 2-5 минутын хооронд Өвөрхангай аймгийн 12 хотод авж байгаа. Тэрнээс гадна одоо улсын спорт, усан бассейн, театр урлаг, кино театр, зорилтод одоо ахмадын өргөө, хөөгд залуучдын ордон энэ төргээд тэр бүх орчин нэгдвэл бий болсон 12 хот. Тийм учраас сүүлийн үед бол Улаанбаатар хотоос буюу төв суурин газраас тэгээд хөдөөгөөсөө төрөө зорих гэсэн энэ арга хэмжээнд дээр бол нэгт бид нар анхааралтай ажилласан энэ хөгжлийн явцад бол бас харагдаж байгаа хэлбэр байгаа 12 хот. Хоёр дахь юм нь юу вэ гэвэл үр удмаа боловсрал эзэмшүүлэх асуудал байна. 12 хотод одоо ямар ч ханаас ч хинч хүрээд ирсэн хүүхдэд цэцэрлэг төгтөл тойрог харьяаллгүй ачаал үүсэхгүйгээр авж байгаа. Хоёр дахь асуудал ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтаар үнэлгээд өгдөг. Манай Өвөрхангай аймгийн 12 хот Өвөрхангай аймгийн улстай сүүлийн 15 жил элсэлтийн ерөнхий шалгалтаар босоо байгаа. Тэр дундаа 12 хот маань бол тэр пунктээс нэг 10-аас 15 нэгж дээгүр байгаа. Тэгэхээр бид нар яаж яанаг бол Улаанбаатар хотод 20-30 саяар төлбөртэй сургууль цэцэрлэг байж байхад 12 хотод үн төлбөргүйгээр улсын сургуулиуд эхний тэргүй өгнөд орж байна. Манай мэрэгд цогцлбор сургууль гэхэд сүүлийн 10 жил эхний 5-т ороо явж байна гэдэг бол асуудал байна. Энэ жил Өвөрхангай аймаг 8 элсэлтийн ерөнхий шалгалтаараа 12 хүүхэд 800 оноо авсан. Тэрний 10 нь 12 хотын 6 сургуулиас байна гэд. Ингэхээр хүүхд залуучууд хойч үе амьдрах орчиндөө бол манлайлаад явж байгаа юм хэлбэр байна. Одоо бид нар яхаагүй бол бүсээрэн гэх юм бол Архангай, Баян-Хонгорынхан маань бол элсэлтийн ерөнхий шалгалт ахлах ангиуд бол Өвөрхангай аймгийн 12 хотыг зорж байгаа хүмүүс байна. Тэрнээс гадна бид нар яхаагүй бол энийг залгуулад бид нар бас мэрэгжил ховордсон эрэлт хэрэгцээтэй их сургуулиудыг байгуулах тал дээр бол бүсээрэн бас ярьж байгаад энийг бас байгуулах нь зүйтэй байгаамаа гэдэг. За гуравт нь тэгээд бид нар
хөдөө аж ахуй аялал жуулчлал гэж байгаа. Тэгээ хөдөө аж ахуй худалдаа үйлчилгээнд дэр бид нар бол махс уу гэдэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлүүдийг тэгээд хоёр дахь дэд бүтц нь юу вэ гэвэл 12 хотын нэг онцлог нь баруунаас зүүн тийшээ чиглэх төв, хойноосоо урагшаан чиглэх төвийн огтлцол байдаг. Дэд бүтц нь яах вэ гэвэл төрөө хүмүүс ярьсан дундгуур дарсан говь сүмбрийн чиглэлийн зам. За Баянгол Мандлава сайхан уугаар дамжсан өмнө говийн зам. За тэгээд богд 30-гаар 30 богдоор дамжсан шивээ өрнгийн зам гээд урагшаан 3 бомбт руу замын огтлцсон 12-аар огтлцсон. Хойшоогоо бид нар яах вэ гэвэл завхны бомбт булганы дишгийн бомбтоор бас холбосон юм. Хамгийн одоо газар зүйн байршлаараа хамгийн богино зайд одоо Евро Азийг холбосон юм ачаа тээврийн дэд үтс бий болчих юм бол манайх 12-т бол одоо гүний гайл буюу ачаа эргэлтийн, бараа эргэлтийн, тэгэл тээвэр логистикийн төв гэдэг утгаараа ч юм уу ийм ажлууд эхлээд ирэхэд бол 12 одоо хүнээ татаад хөгжихөл бүрэн боломжтой. Энэ нь бол манай хангаан бусын бас гол газар зүйн болон дэд бүтцийн байршил бол энд оршиж байгаамаа гэдгийг бас хэлэхэд тодорхойлоод хэлэхэд таатай байна. За, гадаа дараагаас бас асууя. Сая сошиалор бас нэлээдгүй зүйлс явлаа орон нутгийн сонголттой холбоотойгоор. Тэгээд орон нутгийн одоо хэдүүлээ хөгжил ярьж байгаа юм чи бас нөгөө талдаа толгомсон асуудлуудыг ч гэсэн бас ярих нь зөв бах. Яагаад тэгэхээр суманд байгаа иргэд маань энэ томоохон бүсчилсэн хөгжлийн мега төслүүдийн мэдээлэл бас хэр авч ийн вэ? За та бүхэн маань тэр мэдээллийг хэрхэн хүргэж ийн? Иргэдтэй за тухайн иргэний нийгмийн байгууллагуудтай бас яаж хамтран ажиллаж ийн? Энэ талаар бас та мэдээлэл өгвөл хэдүүлээ энд асуудлуудаа ярьдаг те хөтөлбөрүүдэд ярьдаг ч гэсэн яг өнөөдөр тэр айл өрхтөр энэ асуудлууд бас одоо ойлголт авсан байна уу гэдэг талаас нь. За сүүлийн бас 1 жил гаруй хугацаанд энэ бүсчлэн хөгжлийн талаар бас иргэдтэй нэлээд ойлголт өгсөн. За манай сум хуучин өөрөө бас говийн бүсийн төв сум болж бас хөгжиж байсан бас юм туслагтай. Тэгээд энэ дээр бидний тулгуурлаад ер нь бол манай иргэдийн тархин суусны асуудал бол богдсон бол говийн бүсийнхаа сумуудын одоо хөгжлийн төв одоо сум байна гэдэг ойлголт бол байнга одоо суудсан явж идэг. Тэгэхээр дээрэс нь ер нь бол энэ иргэдийнхаа хандлага түрүү ерөнхий сайдаас хандлагыг өөрчлөх, за тиймээс харга өнцгөө өөрчлөх, цаашдаа сумынхаа хөгжлийн төлөө бас хүн болгон оролцоо одоо хамгийн чухал байна гэж. Ганцхан одоо засаг дарга эсвэл одоо хамгийн газрын эсвэл төрөө хараа сууж байдгүй. Энэ дээр иргэн болгон өөрийнхөө санаа бодлыг илтгэж тийм ээ санал бодлоо хэлж хамтардаг төр хувийн хөгжлийн байгууллага хамтардаг энэ удаа асуудал бас чухал байгаа. Нөгөө нэг асуудал нь хүмүүсийн амьдралын чанарын тухай асуудал, хүний хөгжлийн тухай асуудал бас их чухал асуудал. Тэгэхээр энэ дээр бид нар байнга анхаарч сумын төвийн шинжилгээ асуудлыг улам өргөжүүлэх. За түрүү хүмүүсийн ярьсан энэ нүүдэл шилжилтийн асуудал. Одоо ингээд яг тооцоход бол ерөнхий дүнгээр сумын хүн ам байна. Эсвэл доктортой хэмжээд эсвэл бага хэмжээгээр нэмэгддэг боловч яг суурин хүн ам бол бас төвхтэй яваад суурин хүн ам багдгүй ингээд цөөрдөг. Олон залуучууд орлого хөөгөөд ийш тийш одоо явчихдаг тийм ээ. Шилжээ явчихдаг. Ийм асуудлууд бас бид нар энэ цаашдаа сумаа яг энэ толгуур төв болон хөгжилд нэлээ одоо хаана анхаарах энэ асуудлаа нэлээ анхаарч ажиллаж байгаа гэж. За ингээд сүүлийн асуултаа судлаач Нинжин танаас асууя. Тэгээд байгаль орчин доктортой эдийн засгийн төслүүдийг за хангах гадны болон дотоодын хөрөнгө оруулалтаас гадна бас ямар боломжууд дэлхий дээр байна вэ? За төрөөс бүсчилсэн хөгжилд уг асуудал дээр нэн тэргуунд ямар бас дэмжлэг үзүүлэх боломжтой байна гэж харж байна вэ? За саяг ярьсан энэ дунд одоо нэг олзуурах хүртэй юм байна. Хангаан бүс бол аялал жуулчлал мал аж ахуй дээр үндэслэж байна. Энэ бол шавхагддаггүй нөөц гэж явдаг. Шавхдаггүй нөөц дээр үндэслсэн төслүүд ер нь бол айгүй хөрөнгө оруулалт татах магадлал өндөр байдаг. За энэ дээр бол ер нь анхнаасаа концепцийг айгүй сайн анхаарах хэрэгтэй. Концепцэн дээр юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр хүмүүс болохоор ерөөсөө нэг ийм юм хийх гээд байна, тийм юм хийх гээд байна гэд бодлогын баримт чичг нь айгүй муу ачаад ингээл тойроод яваад байдаг. Анхнаасаа одоо боломжийн экспертүүдийг аваад бүр ийм цогц бодлогын баримт чичг тэнд одоо үеийн байгаль орчны асуудлыг турхсан хүний эрх гендер одоо үеийн нийгэм засаглалтай бүгдийг ингээ оруулсан тийм гоё одоо үеийн яг ийм comprehensive бодлогын баримт чичг боловсруулчаад тэрийн дараа нь хөрөнгө оруулалт болох нь бол хамгийн амархан хэсэг нь байдаг. Хүмүүс болохоор хөрөнгө оруулалтыг хамгийн хэцүү байдаг. Энэ бодлогын баримт чичг нь амархан. Уул нь бол яг концепцийн зөв байх юм бол хөрөнгө оруулалт бол маш амархан.
Ягаад тэгэхээр одоо энэ ч одоо дэлхийд төр хичнээн ч одоо хөрөнгө оруулалтын хичнээн ч зарим сайн дурынж байгаа, зарим зээлийн ч байгаа маш олон юмнууд байна. Нөгөө анханасаа нөгөө товчийг ингээд нөгөө зөв товчлчвал яаж нүдэн анаад ингээд дэше өөрөө товчлогддог. Буруу товчлчвал яаж чичигээд явдггүй байхгүй. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулалтын дээр бишээ эхлээд яг төслийн баримт бичиг дээрээ ингээд сайн ингээд анхаарах юм бол ижил төстэй айгүй олон төслүүд ингээ хаасаагүй хэрэгжиж айгүй олон хөрөнгө оруулалт сая миний ярьсан карбоны маркет ч гэсэн дахиад нэг юм санхүүжилт их үүсэр байхгүй. Гэтэл бид нар ерөөсөө тэрүүдийг ерөөсөө анхаардаггүй. Энийг ингээ төсөл хийчихэл энэ нэг очингууд Европын ялбаа болохгүй байх. Эсвэл тэр хиний юуны банк ингээ болохгүй байх. Эсвэл тэр ямар нийгмийн юуны ийм сагн ингээ болохгүй байх. Концепц нь өөрөө аль нь руу уялдах ёстой байсан. Хаашаа орж ирэх байсан. Энэ концепц нь тийм юм шигтгэж юм бол бид нар тэр санхүүжилтийн их үүсэрт хандаж болох юм байна. Эсвэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ийшээ орж ирэх юм байна гэдэг айгүй олон маневрлдаг байхгүй юу. Тэгэхээр тэр маневрлах тэр боломжийг төслийн баримт бичдэг суулгах тэр манай яг нөгөө одоо үеийн бүсийн тал дээр жоохон алдаатай байгаа юм шиг зүгээр миний хувь зүгээр санагдтiin. Тэгэхээр нөгөө юмыг нөгөө хязгааргүй боломжит гэж харуул бүх юм ингээд боломжтой. Ингээд бүх юм хаалттай бол ингээд хаалттай. Одоо жишээлбэл дэлхий дээр ингээд зөвхөн саяны карбоны маркетинг сан чинь тусдаа орж амар олон сангууд байдаг байхгүй. Яагаад бид нар нэг гоё концепттэй маш гоё төслөө яагаад бүгд рүү нийлгээж болохгүй гэж зүгээр л одоо нэг анкеттай хүн олон байгуул руу илгээдэг гişгсэн зүгээр энэ бол санаа шүү те. Тэгээ ингээ илгээгээд явхаар тэр төслийг тэр газар дангаар нь бүгдийг санхүүжүүлэх ерөөсөө албагүй. Хэсэгчлээд хийж болно. За компонент нэгийг одоо эдний одоо төсөвтэй уялдаж байгаа учраас ингээ явчих гэгээд гол нь тэрийг координац хийгээд маневрлж чадах юм бол маш том боломжууд байдаг. Ялангуяа хөрөнгө оруулалтын төслийн хувьд дээр. Тэрийг яаж маневрлж яах нь гэдэг нь яста зөвхөн нөгөө одоо амбицнаас шалтгааллах байх. Гэхдээ энэ бол зөв амбиц. Яг бол улс орондоо зөв хөрөнгө оруулалт татаад болж өгвөл нөгөө юм зээлийн биш сайн дурын ч юм уу ийм том томоохон сангууд байдаг. Тэгвэл тэр төсөл нь эргээд тухайн нийгмийгээ ч дэмжиж идэг. Дээрээс нь бас уур амьсгалын өөрчлөлт ч юм уу өөр юу гэдэг те засаглалын хэлбэрт сайн үр дүн үзүүлж явах юм бол эргээд нөгөө хоёр тал чинь шууд win-win хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ингээд аягүй сайн анхаармаар. Нэгдүгээрт энэ нэг санаа. Хоёрдугаарт хууль эрх зүйн орчны ч юм уу бодлогын асуудал ингээд хөгжихгүй бол ихэнх сангууд ч юм уу ихэнх орж ирэх гээд байгаа боломжууд нь алдагдчихдаг. Тэгэхээр хууль эрх зүйн орчин дээр нэлийн хаалттай байгаа. Ялангуяа байгаль орчны малгай ойлууд бол ерөнхийдөө бол ингээд анх батлагдсанаас хойш тэр чигтээ таг ерөөсөө өөрчлөгдөг. Энэ нь өөрөө ямар асуудал үүсэх вэ гэхээр жишээ ягаад би энийг дурдаад байгаа гэхээр хангаан бүс чи өөрөө байгалийн нөөц аягүй өндөртэй. Ойн одоо юу н тий ойн юу н аягүй их хувийг эзэлдэг. Усны нөөц ихтэй, усны гүний нөөц ихтэй. Одоо эдний чинь давхар нөгөө мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эдгээр нөгөө байгалийн нөөцүүдийг сайн хамгаалж нөхөн сэргээх бусад байгаль орчны төслүүдийг зэрэг хөгжүүлэхгүй бол эн чин дараа нь ингээ процесс явсны дараа энэ дээр анхаарах асуудал болоод толгойн өвчин болчихно. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ нөгөө төслүүдийн хууль эрх зүйн орчин нь биентэйгээ уялддаггүй энээс болоод гэп үсээ тэр гэп дээр хэн асуудал үүсгэхээр байгаль орчин охирдог. Эргээд нөгөө тэнд чинь олон жил амьдрах гэдэг тэр иргэдийн асуудал ярина. Тэгэхээр юмыг ингээд нөгөө нэгэн өнцгийг биш ингээд бүх өнцгүүдийг маш сайн ингээд нарийн зөв тооцоож ингэж уялдаж харах юм бол бидний яг хүрх гээд байгаа газар нэгт хүрч чадна. Хоёрдугаар хөрөнгө оруулалт бол хайрцангуй гайгүй. Тэгээд доктортой төслийг хэрэгжүүлнэ гэдэг гол концепц буюу ногоо эдийн засаг гэдэг тал дээр нь анхаарвал илүү зүгээр юм болов уу гэж би бодлоо зүгээр энгийнээр ярихад тийм. За баярлалаа. Тэгээ бид бүхний ч гэсэн хэлцүүлгийн маань хугацаа дууссан байна. Тэгээ дүгнээд бас хэлэхэд за мөн бас иргэдтэй ч гэсэн залуучуудаа ч уриалахад одоо иргэд донд бас нэг ийм ойлголт байгаа дах шүү. Тэгээ төр үл одоо бүхий л зүйлийг хийх ёстой гэдэг. Тэгээд альва нэгэн асуудал хараар төрийн буруу болдог тий. Альва нэгэн асуудал гарвал энэ болохгүй бол засгийн асуудал болдог ч юм уу гэдэг. Яг энэ бүсчилсэн хөгжлийн хүрээнд Аранга, Баян онгор, Үүранга тэр маш том гоё төслүүд бас одоо орсон байгаа учраас та бүх маань одоо амжилт хүсье. Тэгээ хангаан бүс маань бол одоо уламжлалт, мал аж ахуйн төрөлдсөн бүс бөгөөд одоо хот байгуулалтын дэд бүс болох их ажлын үсэд амжилт хүсье. За мөн иргэд маань ч гэсэн бас оролцоотой байгаарэ гэдгийг бас уриалмаар байна. Оюутан Улаанбаатарт байгаа гэж сая манай дарга нар хэлж байна тийм ээ. Тэгэхээр эдгээрийн ядаж 10% нь орон нутагтаа шингээх боломж байгаа байх гэж би төсөөлж байна. Оюуны их потенциалтай манай ус. Тэгэхээр тэнд их сургууль одоо байхгүй байгаа шүү дээ. Хуучин бол манай Батсуур багш байгуулсан тийм ээ. Хар хуруумын их сургуулийг байгуулсан.
нэлээд хэдэн жил болсон. Тэндээс бас эрдэмтэд төрийн шагалалтанд төрсөн. Тэгэхээр манай архим дарга нар минь хангаан бүсээ нэг сайхан их сургуультай болох талаар та бүхэн маань анхааралтай авна уу? Энэ бол бид нар бас анхаарлын гадна орхидуулж болохгүй байхаа гэж бодож байна. Нэгдүгээр. Хоёрдугаар та бүхэндээ бас би хувийн саналаа хэлэхэд ерөнхийлөгч маань тэр модны санаачлагаа одоо нөөбийн дээрээс альдсан. Хар хоромын бүтээн босголтын асуудал байна. Тэгэхээр хангаан бус руугийн чиглэлийн зам дагуу сайхан ногоон зурвастай болъё. Тийм ээ. Тэр модны нэг хэсэг чинь одоо энэ ингээл Улаанбаатараас гараад Луун цаашаа хар хорон Улаанбаатар Арвай хайр гэж явчихдаг тийм ээ. Энэ талаар та бүхэн маань дор үрдээ анхаарад боломжийнхаа хэрээр одоо энэ төв яамтайгаа магадгүй нөөбийн төсөлтөөгөө холбогдоод манай энэ аймаг одоо энэ хэсгийг хариуцъя гэд зам дагуу ногоон зурвастай болмоор байна. Бусад гадны дэлхийн улс орнууд дандаа л тийм байдаг шүү дээ. Би энэ зүүн Узбекистан хэд хэдэн орноор 2-3 удаа 6 сард 9 сард явлаа. Тэндээс биднээс дор байсан улсууд одоо бүр босоод ирсэн. Тэгээ ногоожуулах, ногоон байгууламж, нуур цорон байгуулах энэ орхны хондод 180 мянган газрыг бол төр бодлого болгоод ингээд тодорхой болгочлаа шүү дээ. Энэ хүрээнд энэ ногоон байгууламж дээр Арангаа аймаг энэ одоо манай 3 аймгийн удирдлагууд одоо зориуд ингээд хийчих боломжтой байх гэж би санаж байна. За 3 дахь нь санал бол манай энэ хангаан бүсийнхэн ерөөсөө өөрх болгон энэ хуванцар савнаас татгалзаад тунаандаж нэг хуванцар шанагнаас салчмаар байгаа. Эрдэнтээс тэр зэсийг одоо жишээ нь хэсэг сайхан анхны санаачлагыг та нар өрнүүлээч, манлайлаач. Би саналыг хэлж, санааг нь гаргаж байна. Айл болгоныг нэг зэс шанахтай болгочихвоо. Энэ одоо энэ хуралдаан уулзалт чуулган болгон үр дүнтэй байх ёстой. Тийм ээ? Тийм болохоор ийм тодорхой одоо бодлогын дэвшинд одоо түрүүн мөнх сайхан дарга бол одоо шийдвэр гаргах дэвшинд эргцүүн зохицуултыг боловсроогүй болох чиглэлээр ийм юмнууд хийх ёстой гэсэн бас хүлээлт байгаа гэж байна. Тэрнийг хүлээлгүйгээр бид нар бас доогуур ингээ хийж болох боломж байгаа хаа. Ингээд анхаар сонссон та бүхэндээ баярлалаа. Ингээд цаашдаа хамтаа ажиллагаанд амжилт хүсье. Эх хонд өндөр богд гэгэний маань 390 жил болно. Зоён гэгэнтэн, ламын гэгэнтний яг гал боломж шүү бид нар. Тэгэхээр эх жилийнхээ 390 жил та бүхэн маань бас зориуд хүндэтгэлтэй оролцоороо түрүү өглөөний юуны хуралдаан дээр Бат цэцэг сайд бас анхааралтай авч гэж буйсан хатагтаа бол зөвшөөрсөн. Дэлхийн олон улс орныг хамруулсан томоохон хурал зохион байгуулъя. Өндөр гэгээнээр дагансан тийм. Тэгээ хар хоромын бүтээн босголт байна. Энэ дээр та бүхэн маань хар хоромын сургуулийг сэргээж байгуулах тал дээр үнэхээр одоо анхааралтай аваасаа баярлалаа.